Зөвлөлийн 35 дугаар тогтоолоор энэ 10 дугаар сарын 28-нд болох 3 дугаар их хурлаар хэд хэдэн асуудлыг хэлцгэрүүлсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тодруулах булангаас хүлээн авч үзсэн үү? Тодруулах булаа эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга ган болд оролцож байна. Тэгэхээр за тун удахгүй буюу 10 дугаар сарын 28-нд за хуульчдын холбооны ээлжид хуралдаан болох гэж байна. Энэ хуралдааны үеэр ямар асуудлуудыг бас хэлэлцэх байна. За сайн байна уу та. За Монголын хуульчдын холбоо маань байгуулагдаад үндсэндээ 4 жилийн өмнө үзэж байна. За манай ээлжид анх дугаар их хурал маань 2013 онд болсон. Тэгээд одоо 3 дугаар их хурал маань болох гэж байна. За энэ их хурлын маань гол зорилго бол хуульчдын холбооны ерөнхийлөгчийн маань бүрийн эрхийн хугацаа дууссан 2 жилийн хугацаа. За бид энэ хурлаа бас ерөнхийлөгчийн сонгуул явуулгаад өнгөрөх биш. Бас нэгэнт бөөндөө уулзж байгаа их хуульчдын холбооныхаа дүрмийн асуудал байна. За мөн хуульчийн яг мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн асуудал. За цаашлаад одоо энийг биднээсээ хэрэгжүүлж байгаа нь хуульчийн эрх зүйн байдлын хууль маань өөрөө ямар төвшөнд яваад байгаа гэдэг асуудлыг давхар ярих гэж. За их хурлаар маань бас болохдоо одоо нийт манай одоо их хуралд маань манай хуульчдын холбоонд бүртгэлтэй байдаг гишүүдийн 10% нь оролцдог. За өөрөөр хэлбэл манай хуульчдын холбоонд нийт бол 5300 хуульч байна. За үүнээс одоо яг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа төтгөлзүүлсэн хуульчтай хасаад үзэхээр 4580 хуульч ингэж байгаа. Тэгэхээр энэний 10% гэхээр 4500 одоо 90 хуульч хуралд оролцсон гэсэн. Тэгээд манай энэ хуульчд маань ямар төлөөлөөс бүрддэг вэ гэхээр шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч гэдэг ингээд 4 төлөөлөөс бүрдэж ордог. За энийг бол хуулиар зохицуулсан байдаг квотын. За нийт одоо 458-ийн одоо 20% тохиолбол шүүгч, 20% нь прокурор, 20% нь бусад хуульч, за үлдсэн 40% нь өмгөөлөгч ингээд тэнцвэртэй байдлаар орно гэдэг ингээд заагаад өгсөн байдаг. За хурал маань бол 10 сарын 28-нд болно өглөө 9 цагт хууль сахиулах их сургуулийн хурлын танхимд болох юм. За одоо энэ хуралд бас оролцох маань өөрөө бас тодорхой процессор нөгөө төлөөлөгчд маань орж ирдэг. За энэ процессд орохын тулд одоо хуульчд маань нэрээ дэвшүүлэх шаардлагатай болдог. За тэр хуралд оролцож байгаа манай хуульч нар маань өөрийнхөө одоо хуульчийнхаа нэвтрэх хэрэг гэж байгаа. Тодорхой манай вебсайтаар орж ажилладаг. Тэр вебсайт руугаа нэвтрэх хэрэгээрээ ороод за би энэ хурал төлөөлөгчөөр орё гэдэг саналаа өгдөг. За тэхийн тулд за манайхаас нэг нууц үг код бол шинжилэн өгч байгаа. Тэгээ энийг манай хуульчд маань өөрсдөө биднээс бол мессеж бол мэйлээр нь түгээж байгаа. Тэгээд ирээгүй одоо хуульчд маань бол манай энэ мэдээлэл технологийн ажилтнтай бол холбогдож авах шаардлагатай байгаа. За ер нь бол бид энэ олон 4000 гаруй одоо хуульчраа бүгд рүү нь л одоо бүх байдлаар хүргэж байна. За энэ дэвшүүлэх ажиллагаа маань өөрөө 10 сарын 11-ндээс эхлэх юм. Тэгээ 11-ээс яваад 14-нд нэр дэвшүүлэх ажиллагаа зогсоод за төлөөлөгчөөр орё гэсэн улсууд маань дараа нь 15-наас 17-ны хооронд одоо санал өгөх байдлаар тэг хамгийн өндөр санал авсан одоо юу гэдэг 517 шүүгчээс эхний 92 нь төлөөлөгч болоод орно гэсэн үг. Тэгэхээр одоо энэ төлөөлөгчөөр болох саналаа дэвшүүлэхэд бол хамгийн гол нөгөө манай хуульчд маань нэвтрэх хэрэгээрээ хандах шаардлагатай. Нэвтрэх хэрэг ирээгүй улсууд маань манай хуульчдын холбоонд хамгийн газар хандаж энэ одоо мэдээлэл авах шаардлагатай байгаа. За энэ хуралдааны үеэраас одоо шинэ ерөнхийлөгчөд сонгохоос гадна бас одоо хуульчдын нэгдсэн хууль дүрм журамтай мөрдөх энэ асуудлыг бас хэлэлцэн гэж энэ талаар жоохон тодруулбал. За манай хуульчийн эрх зүйн байдлын хууль маань батлагдаад бас 4 жилийн өмнө үргэлжлээ. Энэ хооронд бас хууль хэрэгжих бас нэлээд хугацаа болсон. Тэгээд энэ хуулийн маань гол хэрэгжилж байгаа улсууд манай хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад хуульч нар байдаг. Тэгээ энэ асуудал маань өөрөө тал бүрээс одоо энэ албан тушаал хариуцж байгаа тэр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа улсууд маань саналуу тавьдаг. Нэг үгээр хэлбэл манайхан ийм саналтай ингээд шүүгчнэр нэг санал тавьдаг, прокурор нэг санал, өмгөөлөгч нэг санал тавьдаг. Тэгэхээр энийг нэг удаа ингээд саналуудаа тавиад явахаар их хурл байгаа төлөөлөгчд маань бас олонхороо тэр асуудлыг хилцээд дэмжижээвэл одоо дараа энэ хуулийг тогтоогч байгууллагууд руу биднээс за манай хуульчд маань ийм санаа бодолтой байна гэсэн нэг нэгдсэн зөвлөмж гаргаад хөргүүлнэ гэж үзэж байгаа. Тэгээд яг одоо хуульчийн эрх зүйн байдлын хууль байна. Дагаад хуульчдын холбооны дүрмд мэн одоо тохиолдол жижиг сажиг заалтууд байна л да одоо наацхан
өндөр настай хүмүүнийг гишүүний татвараас чөлөөлөх тийм ээ багасгах дараа нь одоо тодорхой хэмжээнд одоо альва гинт хэрэг нийтээр өмгөөл хийж байгаа өмгөөлөгч нөгөөтгөн шүүгээр шийдэгдээгүй байхад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр тэрийг аяга задруулж ярьж мэрдэг. Иймэрхүү асуудлаар ёс зүйн хариуцлагын асуудлууд тавигдах. За цаашдаа туулчин одоо их зүйн байдлын тухай яг нэг хууль маань тухайлбал энэ ерөнхийлөгчийн хугацаа маань 2 жилийн хугацаа байж маш богино. Цаашлаад энэ зөрчил гаргасан хуульчдын асуудлууд маань хараат бус байдал нь алдагдаад байна гэдэг юм. Иймэрхүү асуудлуудаа их хурлаараа шийдийгээд төлөвлөчөд байж байна. Баярлалаа. Өнөөдрийн тодруулга болонд Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Ган болд оролцлоо.